Монголчуудад анхааруулж хэлэхэд ер нь Монгол улсын төрийн цагдаа нарт итгэж болохгүй. Одоо ерөөсөл мөнгө хайсан улгаач нар л байна ерөөсөө. Тэг яаж санхүүждэг гэхээр ерөөсөө хувийн санхүүжилттэй. Хаан үлдвэрийг бол тэр чигтээ хувийн санхүүжилт хийдэг. Тэрийг хийхин тулд хэн буудаж одоо газрын гүнээс их хэмжээний одоо мөнгө авах зорилгоор одоо хэн буудаж алдаг. Тийм аюултай улгаач нар байгааг хатуу анхааруулж байна. Монгол улсын цагдаагийн газарт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа улгаач нар дандаа Улаанбаатар хотоос гадагш одоо үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод архит ар суусан ресторан сууж байгаа хүмүүсүүдийг маш богино хугацаанд хувцсан сольж явуулах, эсвэл одоо хэрэгт хийх, дандаа хэлс хэрэгт хийж байна. Нэг бол машин бариулаад хүн дайрсан шүү гэх мэтчлэн одоо хэлс хэрэг одоо өөрүүлэхийг одоо хүсдэг. Тийм одоо аюултай улгаач нар их байна. Ялангуяа одоо энэ ардын армийн 084 ингээд хүн алсан улгаач нар нилээдгүй бий. Хоёрт жүжигчин хүн шүү дээ. Ардын жүжигчин Цэрэн Давг. За энэ алуурчин одоо Баатар ном нэртэй дэд хурандаа цолтой одоо офицеруудын орд нэг хэсэг байсан. Дүүрэн Эрдэнэтийн яруу найраг ном зохиолог маш олноор нь одоо урд тастаж өөрийнх нь нэрээр гаргасан тийм аюултай алуурчин байгаа гэдгийг ойлгох зүйтэй. Одоо эхнэр нь одоо Ингчин хотод худалдагч хийгээ байж шít. Дүр нүүр царайгаа өөрчилсөн. За хүний дүр яагаад өөрчлөгддөг вэ гэхээр хүн алхаар хүний дүр одоо өөрчлөгддөг. Нөгөө алсан хүнийхээ дүрийг аваа авчдаг. Тийм аюултай функцийг одоо эзэмшээ сурчиж. Уг нь энэ бол хатуу хоройтой 1966 оноос хойш одоо ийм аюултай хэрэгүүд одоо гарч байгаа. Одоо Монголд бол 1990 он одоо ардчлал гарч ирээл бие бинийгээ алах одоо үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. 2000 оноос хойш бол тэгэл хүний хөрөнгийг эд хөрөнгийг авах зорилготой Монголын үнэч одоо компани захирлууд эх орондоо их зүйлийг хийдэг, нэлээд их ажилсаг хөдөлмөрч одоо залуучуудыг одоо алж устгасан тийм аюултай алуурчд байгаа. Ганц гэм нь одоо нөгөө олгаалсан дээрэмдсэн нөгөө хөрөнгө нь юм болдгоо. Тэр нь тамын одоо ертөнц рүү илгээгддэг. Тийм одоо аюултай. Тийм учраас одоо ялангуяа мөнгө төгрөг бол алт мөнгөний идэл бол тэр чигтээ газрын гүнд байдгаа гэдгийг ойлгох зүйтэй. Тийм учраас одоо энэ аюултай хулгайч нарыг цагдаагийн газраас бүр мөссөн одоо халж шоронд одоо илгээ. Өөр арга байхгүй шүү. Хэнийг чамаагүй буудаж байна. Хэнийг чамаагүй алж байна. Маш аюултай алуурчд байгаа гэдгийг ойлгох зүйтэй. Хаан үлдвэрг бол ерөөсөө тэнд байгаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд орж гардаг тийм тусгай төхөөрөмжтэй харахад бол их олон хүн шиг харагдаад байгаа. Тэгвэл яг үүний цаана бол олон биш байгаа байхгүй юу? Дөрөө солиод яваад байгаа. За ийм аюултай үйл ажиллагаа таслан зогсоохыг хатуу анхааруулж байна. Ер нь бол сансрын төхөөрөмжтэй болгож төр байгаа шүү. Хаан үлдвэргийн цагдаагийн газрын бусад дүүрэг мөн ялгаагүй. Одоо тэгээд нисдэг тавг гаргаж ирээд унах гэж үзлээ. Хэд хэдэн хүмүүсүүдийг алаад харь гаригийн хүмүүстэй одоо харьцуулж үзэх гэж үзлээ. Тун аюултай байгааг үйл ажиллагаа явагдаж байгааг одоо хатуу анхаарах зүйтэй гэж Монгол Улсын армийн марш үндэсний аюулгүй байдлын үүднээс хэлж байгааг сайтар ойлгох зүйтэй.